За өдрийн мэнд Зангийн аудио бүхтэй хамтгаа та бүхэндээ талархлаа. За өмнөх видеогоор та бүхэндээ Манжийн үеийн бодлого 9 ирүүшүүлтийг тухайн үед хэрхэн яаж гүйцэтгэж хүмүүсийг тамладаг байсан тухай мэдээллийг та бүхэндээ хүргэсэн бол энэ удаад тэр Манжийн үед авч хэрэгжүүлдэг байсан 9 ирүүшүүлтийг давж гарч ирсэн нэгэн галтай цогтой тэмцэгчийн тухай мэдээллийг та бүхэндээ хүргэнэ. Энэ хүн бол тухайн үед Засагтхан аймгийн Дархан Бээлийн хошуунд төрж өссөн одоо Алдар Жавын Аюуш гэж юм хүн байгаа. Тухайн үед бол Манж хар шар феодлын эсрэг бол галтай цогтой ингэж тэмцэж исэн ийм эрхэм байгаа. Тэгэхээр 9 ирүүшүүлтийг бол давж исэн ямар ч хүнд гэмт хэрэгтэн ямар нэгэн ялгүй үлддэг. Нэр цэвэр үлддэг байсан. 9 ирүүшүүлтийг хэрхэн яаж хүмүүс тулгардаг байсан бэ гэхээр тухайн ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй этгээдийг ч гэсэн 9 ирүүшүүлтээр гэмт хэрэгээ хүлээн зөвшөөрөх хэмжээнд авчирчл яргалж тамладаг байсан. Гин буруугүй ч байсан гэмт хэрэг хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хүтнээс энэ 9 ирүүшүүлтийг бол тулгадаг байсан гэсэн. Хэрвээ энэ 9 ирүүшүүлтийг давсан тохиолдолд ямар ч гэмт хэрэг хийгээгүй бүр хүн алж хүрээ талсан ч тэг ялгүй уцардаг байсан. Ийм утга учиртай юм байна. Тэгэхээр галтай цогтой энэ тэмцэгч тухайн үеийн Засагтхан аймгийн Дархан Бээлийн хошуунд төрж өссөн гэдэг энэ ард уяш бол 9 ирүүшүүлтийг ингэж давж исэн ийм байгаа. Тэгэхээр та бүхэнд товчхон мэдээллийг хүргье л да тий. Манжчин улс буюу 1640 онд Бээжин эзлэн Мин улсыг одоо мөхөөж 1644 оноос 1911 он хүртэл бол хятад Монголыг захирах болсноор тий Игчин гүрэн буюу Манжтайчин гүрэн хэмээн нэрлэх болсон. Ингээд 1670 онд Хөх нуурыг эзэлсэн байдаг. Монгол Манжчин улсын иргэшээлд орсон цагаас Манжийн хууль цаазыг хэрэглэх болсон. Мөн Манжийн хууль цаазыг хэрэгжүүлдэг хяналт тавьдаг газрыг зарагчийн газраа гэж нэрлэдэг байсан байна тий. Зарагчийн газар гэдэг нь яадаг байсан бэ гэхээр эрүүгийн хэргийг шүүн тодорхойлоод 9 зүйлийн арга хэрэглэж байсан бөгөөд үүнийг 9 ирүүшүүлт гэж тухайн үед бол нэрлэдэг байсан байна. Тэгэхээр тухайн үеийн Манжчин улсын эрүүгийн хууль буюу 9 ирүүшүүлт нь урагч ноёд түшимдийн эрх ашигт үйлчилж их оронч шудраг үнний төлөө тэмцэгч ард түмнийг одоо тэрсэлсэн хэрэгт төр тэрсэлсэн хэрэгт тулган яллаж хүнд хэцүү ирүүшүүлтээр одоо тамлан зовоодог байсан. Тэд нэрийг хэрэг хийгээгүй ч гэсэн их орныхоо төлөө дуугарч тэмцсэн хүмүүсийг одоо тэр урагч ноёд түшимдүүдийн эрх ашигт нийцүүлж тамладаг байсан байж та. Ингээд тухайн гингүй эсэ этгээдэг гэмтэн болгож ялтан болгодог ингэж 9 ирүүшүүлтийг тулгадаг байсан байна. Мөн ирүүшүүлт нь одоо гэмт хэрэгтнээс өчиг авах бурууг хүчээр хүлээлгэх гол арга хэрэгсэл байсан. Гол арга хэрэгсэл би дээр ярьсан тийм ээ. Манжийн 9 ирүүшүүлт нь Манжийн гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйн бичгийн 20 дугаар дэвтэрт одоо байгаа гэж бишигдсэн байна. 9 ирүүшүүлтэнд дахин эргэн сануулъя те. 9 ирүүшүүлтийг хэрхэн яаж явуулдаг байсан бэ гэхээр туван гэдэг. Туван гэдэг нь хэрэгтний 2 гуйн дээр нарийн одоо торлог саваагаар ээлжлэн нэгээс 50 удаа жанчдаг байсан. Мөн чавчраг, шааха, хүлэх, одоо талхитах гэдэг нь одоо саралж тавцан дээр эсвэл сайр чулуун дээр өвдгөөрөө сүгдүүлэн суулгаж угаад тэгээ өвдөгний хойгоор юу дахин доор бөөрийнхөө мод хийж угаад хоёр үзүр дээр нь зэрэг хүн ингэж хишгиж тухайн тэг хүний ингэ тамладаг байсан. Тоосох суглах. Хэрэгтнийг 7-9 тоосгон дээр зогсоогоод хоёр эрхээ уруунаас нь дээрээс модноос ингэж дүүжилж хагаад тухайн тоосгыг нэг нэгээр нь сугалж авдаг байсан. Тэгэхээр яадаг вэ гэхээр та бүхэн надаар илүүлэхгүй сайн мэднэ. Бүгд бүтэн хоёр эрхээ уруунаас нь тухайн хүнийг дүүжлэнэ гэдэг чинь бас л яргаллын дээд хэлбэр тийм ээ. Мөн хөшүүр буюу хонгор азраг гэдгээр нь сайн мэдэх хүмүүс. Дүнз модонд одоо гар хөлийн хэмжээгээр нүх ухаж дөрвөн мөчийг нь ямар нэгэн хөдөлгөөнгүй болгоод тэнд нь түгжих, цоожлон орхидог. За нэг удаад нэг шөнө нэг өдрөөс хэтрүүлэхгүй ингэж цоожилдаг байсан байна. Хэрвээ хуцаанаасаа хэтрүүлэх юм бол хэрэгтэн үхдэг. Амнасаа алддаг байсан. Тиймээс нэг өдрийн хуцаатайгаар ингэж хөшүүр буюу хонгор азраг гэж энэ ирүүшүүлтээр тамлан зовоодог байсан. Мөн төөнөр. Нуруу болон гуйны зузаан махан дээр нь одоо лаа чүдэнс төмөр ингэж ноцоож угаад төөнж ингэж тамладаг байсан. Нэг удаа 2 хэсэг газар, 2 дахь удаад 2 хэсэг газар, 3 дахь удаад 3 хэсэг газар, бүгд нь 3 удаад буюу 7 хэсэг газар ингэж төөнж тамладаг байсан. Мөн цавчуур буюу хавчуур. Эр хүний хөлийг эм хүний гарыг нь ингэж хавчиж нэг удаад нэг цагаас хэтрүүлэхгүйгээр 2 удаа ингэж хавчин тамладаг байсан бахнэ.
За энэхүү 9 ирүүшүүлт нь хүний амнаас эрүүл мэндэд туйлын хортой. Тусгай хэрэгслүүдийг хэрэглэн хэрэг толбогдогчийг тамлан зоох замаар өчөг мэдүүлэг авч өр зээл алба гучуурыг барагдуулдаг ийм хэрэгсэл байсан. Тухайн үед бол ерөнхийдөө ингээд товчоор хэлбэрлэхэд те одоо энэ урвагч баяд ноёдын ерөнхийдөө тэ санааг амраах зорилгоогоор ард түмний төлөө дуугарч тэмцдэг байсан хүмүүсийг л ерөнхийдөө ингэж тамлан зовоодаг байсан баг. Тамлан зовоодаг. Тэгээ гэмт хэрэг хийгээгүй хүн чинь яах юм? Энэ болгоныг даваад гарна. Хэрэгээ хүлээн зөвшөөрөхгүй. Юуны төлөө тэ ингэж хэлмэгдэх ёстой юм бэ? Энэ хүн бол тэ ард аюуш гэж та бүхэн сайн мэднэ. Дахиад хэлье. Засагт хаан аймгийн тухайн үеийн Засагт хаан аймгийн Дархан Бээлийн хошуун төрж өссөн. Алдарч авын энэ ард аюуш гэж энэ эрхэм 9 ирүүшүүлтийг ингэж давж үйсэн удаатай. Тэгэхээр 1911 онд бол Манжийн ноёрхлыг түлхэн унагаснаар ирүүдэн тамлах хэрэгслийг нь Богдын засгийн газар хураан авч улмаар Ардын засгийн газрын мэдэлд ирж 1924 онд судар бичгийн хүрээлэн шилжүүлснээр энэ ирүүшүүлтийн багаж музейн үзмэрл болж үлдсэн. Та бүхэн ингээд музейгээр явж үзэх юм бол 9 ирүүшүүлтийн багаж хэрэгслүүд нь тухайн үед байдаг. За миний мэдхээр баруун аймагуудаар ингээд явж байгаад Завхан аймгийн тэр юунд очиж байсан. Завхан аймгийн музейд очиж хахад 9 ирүүшүүлтийн зарим нэг хэрэгслүүд тухайн үед ингээд харагдаж байсан байна. Тэгэхээр та бүхэндээ энэхүү те эрхмийн мэдээллийг түүхийг ингээд та бүхэндээ бас хүргэе. Энэ ард аюуш гэж юу н хий юм бэ те? Энэ эрхмийн тухай та бүхэндээ товчхон мэдээллийг хүргэе. За тэрээр 1859 онд Засагт аймгийн Дархан Бээлийн хошуунд одоогийн Ховд аймгийн Цэцэг суманд гэсэн үг төрж өссөн. Монголын ард түмнийг одоо Манжийн төрөмлийн эзлэгчид хаад ноёдоор нь дамжуулан дарлан мөлжиж байсан цагт ард олноо толгойлон тэдний эсрэг тууштай тэмцэж байсан ийм эрхэм баг. Тэгэхээр 1911 онд Маньвазрын хошууны ардуудыг удирдан тэмцснийхэн төлөө хошуу ноён Маньвазар хүнд ирүүшүүл тулган гянданд хорьсон түүхтэй. Ард аюушийг тэ гянданд хорьсон байх нь шүү дээ. Тэгээд 1911 онд 2 дугаар сарын 26-нд ард аюушийг ардууд чөлөөлсөн бөгөөд гомд жов тайж тэргүүтээ 200 гаруй босгогчид нийлэн цэцэг нуурын дугууланг одоо байгуулж тайжийн боловсрол мэдлэг тулгуурлан хошуу ноёндоо 44 зүйлийн шаардлага бүхий заргын бичгийг хөргүүлсэн байдаг. Заргын бичгийг 44 хуудас тэ бичигт Пётлын дардлыг эсэргүүцсэн засаг ноёдын дарангуй байдлыг илтгэсэн бөгөөд 165 хүн нэрээ мөнгөн аягийг тойруулан одоо хинэн толгойлж байгааг мэдэгдэхгүй байх үднээс бичсэн байдаг. Яагаад хэн толгойлж ирсэн тэг хэн удирдах ирсэн ингэ нууд өгүүлсэн бэ гэхээр тэдний толгойлогчийг дарж авахын тулд тэднийг ирүүдэн шуудаг байсан, тамдан зовоодаг байсан. Тэднийг үгүй хийх гэж тэг ингэж ажилдаг байсан учраас хэн яаж толгойлдог байсан тодорхойгүй ийм байдаг байсан байгаа. Тухайн үед тэг. За ингээд тухайн хөдөлгөөнийг ардын хөдөлгөөн болгон харуулахын тулд ард аюуш толгойлсон бөгөөд ийхүү тэмцнийхэн төлөө 9 ирүүшүүлтээр тамлан зовогдож давж гарсан цорын ганц. Ард олонныхон төлөө цусшгүй тэмцсэн түүнийг олон түмэн ард аюуш хэмээн алдаршуулсан байдаг. Алдаршуулсан. Энэ хүний хөшөө тэ энэ байдаг те та бүхэн надаар хэлүүлдэг айл аймагт гэдгийн доор бас комент хэсэгт бичээгээрэй те түүхээ хэрхэн мэддэг талаар чинь одоо харъя. Ингээд ардын өсгөл ялан дээж сайн сайхан цаг эрхийг үзэж мэдэрсэн ард аюуш 1939 онд таалал төгссөн байдаг. 1939 онд. Ингээд 1959 онд улсын баг хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Ховд хотод тэ ард аюушийг хөшөө ингэж босгосон байдаг. Тодорхой хэлэх юм бол Ховд аймгийн засаг даргын тамгын газрын төв талбайд ард аюушийн хөшөө ингэж байдаг. Ховдынхан энэ хүний хөшөө дурсгалыг хүндэтгдэг. Бид нэр сайн мэддэггүй. Залуучууд түүхээ мэддэггүй учраас энэ хүний талаар сайн ойлголтгүй байдаг. Тэгвэл та бүхэн дараа нэг баруун аймагуудаар аялах юм бол Ховд одод очиод төв талбай дээр нь очиод энэ ард аюушийн хөшөөг тийм ингээд үзээрэй гэдгийг бас хэлмээр байна. Мөн Цэцэг сум дунд сургуулийг түүний нэрэмжит болгосон байдаг. Яг гэвэл энэ хүн чинь өөрөө тэ Ховд аймгийн Цэцэг суманд бол 1859 онд одоогийн тухайн үеийн бол Засагт аймгийн Дархан Бээлийн хошуунд буюу одоогийн Ховд аймгийн Цэцэг суманд төрж өссөн. Тэгээд Цэцэг сумын дунд сургуулийг түүний нэрэмжит болгосон ийм түүхтэй. За Цэцэг нуурын дугуулын гүйцэтгэн зохион байгуулагдсан дэмжиж байсан болон заргын бичгийг үлдэж байсан хүн нь Эрдэнэ номд боловсрсон гомб жав тайж байсан юм а. За ийхүү 9 ирүүшүүлтийг давсан энэ эрхэм бол
Тэ манж хар шар байдлын эсрэг тэмцэж байсан одоо энэ ард аюуш гэж энэ эрхэм байгаа. Тэ энэ 9 ирүүшүүлтийг давж исэн бол энэ эрхэм байгаа. Ард аюуш нь тэгээд тэ хідэн насанда за залуу байсан уу? Залуу хүмүүс бол энэ 9 ирүүшүүлтийг давхад бас арай дөхөн байж магадгүй тэ. Тэр олон тамлал тэр зовоосон байдлыг давхад залуу хүмүүсийн нас залуу цул шингэн учраас давж магадгүй гэж харах бах. Настай хүмүүс бол энд тисгүү амархан яваад өгөх бах гэж зарим нэг иргэд бол ингээд дүгнж байгаа бах. Бичлэг эхэлснээс хойш. Тэгвэл энэ ард аюуш маань те манжийн 9 ирүүшүүлтийг 50 наснда давсан байдаг. 50 нас. 50 наснда 9 ирүүшүүлтийг давсан гэж та бүхэн бодоод үзье. Тэгэхээр энэ хүний агуу их тэмцэл тэ энэ хүний агуу их тэр одоо төсвөр төвчээр эндээс ингэж харагдана. Ингээ та бүхэнд энэ удаад би манжийн 9 ирүүшүүлтийг давсан эрхмийн тухай мэдээллийг хүргэе гэж бодсон. Тэгээд ямар ч үсэн та бүхэн бас тодорхой мэдээллийг авсан бахаа гэдэгт ингээд найдаж байна. Тэ дахиад хэлэхэд энэ ард аюуш гэдэг эрхэм бол тухайн үеийн Засагт хаан аймгийн одоо Дархан Бэлийн хошуунд төрж өссөн ийм хүн байгаа. Ийм хүн. Одоогийн бол Ховд аймгийн цэцэг сум. Одоо ингээд ер нь та бүхэн ингээд харахад Баруун аймаг буюу Ховд аймгийнхан одоо хүмүүс нь цогтой тэмцэгчнэр байдаг. Үг үзэл одоо илэрхийлдэг. Үнний төлөө явдаг. Шударга бусын төлөө тэгээд дуурдаг. Шударга бус зүйлтэй санал нийлдэг ийм хүмүүс. Тэгэхээр энэ бол ингээд цуснд нь байна гэж би бас хараад байгаа юм аа. Ингээд та бүхэнтэйгээ дараагийн видеогоор эргэн уулзаад дараагийн удаа та бүхэндээ энэ байдаг өгдийн тухай мэдээллийг та бүхэндээ хүргэнэ гэж бодож байна. Ингээд subscribe дарж биднийг дэмжээрэй. Баяртай.